Сайн байцгаана үзэгчдээ. Хоолны цаг нэвтрүүлгийн хэн уран бүтээлчдийн нэрийн өмнөөс та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. За тэгээ манай хоолны цаг нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаарыг улсын аварга шалруулах 2016 ажил мэргэжлийн уралдаанаас хийсэн сурвалжлага. За тэнд одоо болсон өрнөсөн жинхэнэ одоо халуун үйл явдлуудаас та бүхэнд бол томилог хүрэхээр бэлтгээд байна. Оролцогчдоо болон тэднийг дэмжигч одоо сонирхол үзэхээр ирсэн үзэгчдийн. За тэгээд энэ уралдаан бол их онцлогтой. За нэгдүгээрт нь Монгол улсад худалдааны байгууллага үүсэж хөгжсөний 95 жилийн ой, Монгол улсад мастер тоогоочийн цол олгож эхэлсэний 50 жилийн ойн хүрээнд хүнс хөдөө аж ахуйн хөнгө үйлдвэрийн яам, Монголын мастер тоогооч нарын холбоо, Монголын тоогооч нарын холбоо, за бусад мэргэжлийн холбоодууд. За тэдгээрийн хамтын үйл ажиллагаан дээр энэ удаагийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж дууслаа. За тэгээд уралдааны хувьд бол яг 12 сарын 3-4-ний өдрүүдэд үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын том зааланд бол зохион байгуулагдсан. Бүтэн 2 өдөр явагдлаа. За бүтэн 2 өдрийн туршвал нийтдээ 11 төрөлд. Энэ бол маш их том үзүүлэлт, маш их онцлог. Энэ бол өмнө хизээч юм олон 11 төрлөөр бол уралдаан явагдаж байгаагүй. За түүнд бол 190 гаруй оролцогч, өөрөөр хэлбэл тоогооч нар бол оролцсон. Оролцогчдын хүрээ бол маш өргөн байсан. За энэ бол нийтдээ бол яг 33 алтан мөнгө хүрэл медалийн төлөө, 11 тусгай ярийн шагналын төлөө манай 190 гаруй оролцогч нар бол оролцож хүч, оюун ухаан, чадвараа сорилоо. За тэгээ мэдээж энэ уралдааны талаар олон оролцогч нараас сонирхолтой ярилцлагуудыг авсан байгаа. За ингээд энэ зарим ярилцлагуудыг та бүхэн бас нэвтрүүлгийн үед бол хүлээн авч үзээрэй. За та бүхэнд Монгол улсад худалдааны байгууллага үүсэж хөгжсөний 95 жил, Монгол улсад мастер тоогооцол олгож эхэлсэний 50 жилийн баярын мэндийг дэвшүүлье. За баярлалаа. За тэгээ өнөөдөр бол улсын аварга шалруулах уралдаан тэмцээн болж байна. Тэгээ та бүхэнд бас багийн төрөлд оролцож байгаа юм байна, тий? Тэгээ ер нь манай өнөөдөр уралдаанд оролцож байгаа оролцогч нар бас нэлээд содон, тий, маш их сонирхолтой байна л да. Ялангуяа энэ дөрөв хувцастайгаа. Манай зэвсэг төчнөөс бол хамгийн анх удаа бол энэ жил бол ингээ оролцож байна. Тэгээ бид хэдийн бол гол онцлог гэх юм бол манай цэргийн ангийн тоогооч нар бол бүгдээрээ тий дооч нь 200-аас 300 хүний хоолыг бол нэг доор гаргаж тасралтгүй үйл ажиллагаатай тийм ажиллагаатай ажиллаа хийдэг бид нар. Тэгээд энэ ингээд Монголын мастер тоогооч үүснээ 50 жилийн ой мөн ингээд энэ тэмцээнд оролцож байгаа бусад багуудаа бүгдэнд нь амжилтыг хүсье. Тэгээ бид нарыг бол ингээ манай зэвсэг төчний жанжин штаб, ардлын газрын материал хэрэгсэл хангалтын газрын дарга өшөө ингээд ангийн удирдлага захирагч ардлын орлогч, хүнсний албатын дарга нар бүгд дэмжиж ингээ бид хэдийг та нар чаднаа гэж ингээд сайхан бэлгшээгээд ингээ оруулсан байгаа. Тэгэхэд чадна л гэж бодож байна. Хичээнэ. Тэгээ одоо яг энэ дөрөв хувцастайгаа уралдаанд орохгүй үстэй. Бид нар өнөөдөр энэ үйл ажиллагааг ингээд хүндэтгээд энэ цэргийнхаа энэ хувцас маань манай ёслолын хувцас. Тэгээ ёслолынхаа хувцасаар хүндэтгээд өмсөж ирсэн. Маргааш бол тэмцээндээ арай ондоо тоогооч хэлбэрээр орж ирнэ. Энэ бол бид нар хүндэтгэлийн хувцас учраас энэ арга хэмжээг хүндэтгээд энэ хувцастайгаа ирлээ. Тэгвэл дэмжиж байгаад маш их баярлж байна, тийм ээ. Ер нь та бүгдийн үйл ажиллагаанд ялангуяа удирдлагуудын дэмжлэг маш их хэрэгтэй байдаг. Ялангуяа удирдлагуудын дэмжлэг аюул хэрэгтэй байна. Манай ангийн бас ангийн захирагч болон зэвсэгчний жанжинч материал хангалтын урандаа хашчлуун дарга тэр аюул их тэмцсэн бид хэдий. Сая бас манай зэвсэгчний авраг тоогооч шалралт тэмцээнд бид 3 дугаар байранд орсон. Тэгээ хашчлуун урандаа бид хэдий Монгол улсын авраг тоогооч шалралт тэмцээнд таагруу. Тэгээ бид 3 бол улсын аврагт орох гол тэгээд ирсэн байна да. Сайхан олон шагналуудын эзэн байх болтугай гэсэн ерөөлөөр за энэ удаагийнхаа ярилцлагыг өндөрлөё. За ингээд энэ уралдаан бол их онцлогтой. Маш их онцлог болсон.
За яг уу өмнөх одоо болсон уралдаануудын жишг, стандартууд бас хэвээр байхаасаа гадна нэгдүгээрт нь бол 40 гаруй шүүгчүүд энэ удаагийн уралдааныг шүүлээ. За өмнө бол ер нь ийм олон тооны шүүгчнэр ер нь огт шүүж ирсэн. Ер нь шүүж байгаагүй. За яагаад гэвэл төрөл тус бүр дээр бол 3-4 шүүгчүүд хамтарч бол яг нэгдүгээрт нь шүүгсэн. Тэгээд одоо энэ шүүгчдийн хувьд бол нэг шүүгч бол зөвхөн одоо өөрийнхөө чиглэлээр төрөл зүйлээ яг шүүж одоо тохирох оноог бол өгсөн. За жишээлбэл хөдөлмөр хамгаалал, эрүүл ах уй, аюулгүй байдал. За энэ бол нэг шүүгч. Амтлага нэг шүүгч, тавгалалт бас нэг шүүгч. За тэгээд цаашлаад яг технологи арга ажиллагааг бас нэг шүүгч. За ингээд бол шүүгч бүрийн тус бүрийн одоо оноолтууд бол нийт одоо тухайн төр оролцогч нарын нийт оноог бол дүгнэх үндсэн гол суурь одоо үнэлэлт бол гарч ирсэн. За дараагийн нэг зүйл нь бол энэ шүүгч нарт бол шүүх одоо оролцогч нарын хувьд бол ерөөсөө л 2-3 оролцогчийг бол шүүсэн. За энэ бол одоо шүүгч нарын хувьд бол ачааллыг бууруулсан, үнэлэлт өгнөлтийг бол үнэн бодиттой гаргахад бол нэлээд түлхэц одоо зохион байгуулалтын арга хэмжээ авсан ийм одоо яг шинэлэг ийм одоо арга хэлбэр байл. За энэ нь бол мэдээж олон улсын шүүлтийн системтэй ер нь бол дүүцүүлж бол энэ удаагийн тэмцээн бас явагдсан бол үүгээр л харагдаж байгаа. За хоёр дахь нь бол энэ удаагийн шүүлтэн дээр бол олонний танил гэж ярьдаг тийм ээ. Манай телевиз үзэгчид за ер нь хол үйлдвэрлэл үүсгийн салбарын бол бас цэнхэр дэлгэцээр л ер нь уулздаг. Янз бүрийн одоо хоолны шоу нэвтрүүлгийг хөтэлдэг, уралдаан тэмцээнд бол ордог. Олон одоо бол оролцогч нар бол бас яг нэржин уралдааныг бол бас чимсэн. За энд бол одоо та бидний сайн мэдэх одоо Тэнгис байна. За тэгэл одоо өнгөрсөн жил одоо зохион байгуулагдсан мастер тоогч одоо Cook Show. За үүний одоо ялагч нэгэсэндээ 20 саяын эзэн одоо буян. За тэгэл манай бол бусад одоо бизнесийн байгууллагуудын одоо төлөөллүүд, компани захирлууд бол бас энэ удаагийн уралдааныг бол бас шүүсэн. Ер нь энэ Монголын хоол үйлдвэрлэл үүсгэний салбарын хөгжлийн чиг хандлага тэнд ажиллаж байгаа манай үндсэн мэрэгжлийн ажлагчдын мэрэгжлийн мэдлэг ур чадвар өнөөдөр ер нь хаана явж байна гэдгийг бол бас ер нь өөрсдийн одоо дотоодын шүүгч нарын нүдээр дүгнэхээс гадна одоо гадны гихч одоо хайшин тийм ээ. Ер нь бол манай л нэгэнтэй л салбартууд өөр өөрийнх нь чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ олон одоо бизнесийн, телевизийн одоо хоолны нэвтрүүлгүүдийн төлөөлөлсөн оролцогч нарыг бол бид оролцуулсан. Энэ шүүгчдийн бас нэр хүндийг бол дээшлүүлэхэд тэмцээний улам сонирхолтой бас хөгжөөнтэй болгоход бол нэлээд одоо бас ийм шийдвэртэй арга хэмжээ авсан гэж бас дүгнэмээр байгаа. За гурав дахь шүүгч нарын нэг онцлог бол олон улсын хэмжээний шүүгч нар бол бас энэ уралдааныг бас шүүсэн. За жишээ нь одоо энэ Турк улсын элчин сайдын яам, за түүний одоо тогооч, мөн одоо Солонгос одоо олон улсын одоо хэмжээний шүүгч одоо бидний мэдэх Рамада зочид буудлын ерөнхий тогооч, за Энэтхэг улс, за бидний сайн мэдэх одоо Кумар, за тэгээ Итали улсын мастер тогооч эмэгтэй Бускви одоо бол бидний одоо урилгаар бол энэ удаагийн уралдаанд бол ирж бас шүүлтэр бол хийсэн байгаа. Тийм учраас энэ ер нь энэ шүүх үйл ажиллагаа бол нэлээд үнэн бодиттой, үнэлэлт дүгнэлттэй, олон улсын жишгт нийцсэн ийм одоо тогтолцоогоор менежментээр бол хийгдсэн гэдгийг бол бид бол бас үнэлэлт дүгнэмээр байна. Тийм учраас нэг талаас оролцогч нар, нөгөө талаас шүүгч нар. Cook Time нэвтрүүлгийн үзэгчдийнхээ өмнөөс танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Ноён Бурхан Нэтэн Дон. За тэгээд өнөөдөр энэ удаагийн манай уралдаан тэмцээн тэр нь зохион байгуулалтын хувьд за Монголын тогооч нарын ур чадварын төвшин яг ямар байгааг Турк одоо тогоочийн нүдээр ингээ харах юм бол та бас хувийн сэтгэлээ хэлэхгүй юу? Өнгөрч जैन. Тэгээд миний харж байгаагаар болохоор махан бүтээгдэхүүн дээр бол монголчуудад ямар нэгэн асуудал алгаа тэргээр бол хөгжсөн юм байна. Тэгээд гурилан бүтээгдэхүүн дээр жоохон өөрсдөө хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Дотоодын бүтээгдэхүүнээ ашиглах хэрэгтэй байна. Шязарган, арт гэх мэт тэр бүтээгдэхүүнүүдээ илүү төлхөө ашиглавал зүгээр юм уу гэж санагдлаа надад. Та энэ удаагийн тэмцээнд шүүгчээр ажиллалаа. Тэгээ шүүгчээр ажиллахад бол ямар нэг тийм хүндрэл бэрхшээлтэй ойлгохгүй зүйл танд тохиолдов уу? Энэ удаагийн тэмцээнд тийм хэцүү зүйл бол алга байлаа. Тэгээд Аз болон Европ хоолны ялгааг л олж харлаа. Аз хоол ер нь дандаа махандаа чихэр ашиглахын. Одоо яг Европ хоол бидний хоол болохоор ерөөсөө тийм чихрийг махтай хослуулдаггүй. Тэргээрээ л айгүй ялгаатай байлаа. За баярлалаа танд. Баярлалаа.
удаагийн тэмцээний шүүлтийн онцлог тий. Ер нь өмнөх жилүүдийн одоо шүүлтийг ингээ харж байхад бол нэг шүүгч бол олон тооны хүнийг бол тий бүх үзүүлэлтээр бол ингээл шүүдэг байсан бол за энэ удаагийн одоо шүүлт маань бол нэг шүүгчдэр бол нэг 3. За тэгээд хөдөлмөр хамгааллын талаас нь нэг өөр шүүгч. Тэгээд одоо юу гэдэг амталгаа, тавглалт. За тэгээд одоо нөгөө технологи талаас нь ингээд ер нь шүүгч болох юм бол ингээд мэрэгсэн чиглэлээр онол таарсан байна л да. Ер нь л ингэж шүүх одоо үндсэн гол шалтгаан юу гэв? Ач холбогдол. За тэгэхээр энэ удаагийн тэмцээн маань бол Монгол улсад мастер тогооц цол болгосон 50 жилийн хүрээнд гэж байна шүү дээ. 40 дэх удаагийн шалгаруулалт. За энэ тоондооч бас учир байна. За энэ олон жилийн хугацаанд манай хоол үйлдвэрлэлийн үйлчлэгээний салбарт одоо үүсэж хөгжснөөс хойш энэ уралдаан тэмцээнүүд маань маш олон удаа бол хийгдчихсэн. За үүнээсээ мэдээж аливаа зүйл бол хийгдэж явах тусмаа чанарждаг, одоо чанар нь дээшилдэг. За үүнд ч одоо сүүлийн үед манай залуучуудын манай олон улсын чанартай тэмцээн уралдаанд амжилттай оролцож байр эзэж илэрхээс илүүтэйгээр тэндээсээ туршлага судлах тийм ээ. Өнөөдөр яг тэр сурсан зүйлийг өнөөдөр Монгол улстай хэрхэн хэрэгжүүлж болох вэ? Ер нь бол өнөөдөр даяарчлалын нийгэмд бол аль болох бид нар энэ салбарын боловсон хүчингүүдээ дэлхийд одоо олон улсад тэнцвэр хэмжээний боловсон хүчингийн одоо бэлдэх тал дээрээс бас тэр туршлага солилцол бол байгаа л да. За түүний нэг бодит жишээ бол одоо өнөөдрийн бидний одоо холбоодуудын маань хамтар зохион болгож байгаа энэ үйл ажиллагааны бас нэг хэсгээс харагдаж байгаа. Тэрний нэг хэсэг бол яхаар байхгүй шүүлтийн хэсэг бол байгаа. За та асуулаа. Энэ шүүлтийг бол үндсэндээ 8 төрөл хуваагаад тийм ээ. Өмнө бол нэг хэллээ шүү дээ. Нэг төрлийн шүүгч яваад энэ олон хүмүүсүүдийг шүүгээд ахаар үндсэндээ тэр технологи ажиллагаа, үндсэндээ тэр хоолныхын талаас бүрэн шүүх хэмжээнд бол одоо учир дутагдaltaй бол байсан. Өнөөдөр бид нар шүүгчнэрийн тоог олшруулж өгөөд за энэ дээр задлаа төгөлөөрөө зэрэг төрөл тус болгон дээр шүүлт явуулах нэгдүгээр хурдан байна, хоёрдугаар чанартай болж байна, гуравдугаар нь шуурхаа тийм ээ. Дүнгийн нэгтгэл хурдан одоо хүртээмжтэй байгаа нь бол олон нийтэд бол таашаалыг бол төрүүлж байна л да. За энэ давуу тал нь бол одоо яг чарга байхгүй. Өнөөдрийн тэмцээний бас нэг онцлог хэсэг бол байна. Энэ тэмцээнийг ер нь шүүж байгаа шүүгчнэр өнөөдөр энэ оролцоонод өмнө бол бас уламжлалт тэмцээнд бол оролцдоггүй. Ер нь ийм одоо бас нэг юу вэ штэ тий секторын олон одоо тогооч нар бол өнөөдөр бас ингээд харагдаж байна л да. Одоо Мика байна, Тэнгис байна. За тэгэл одоо цаашлал нөгөө Бууя байна тий одоо ингээд одоо Бууин одоо тэгэл одоо ийм одоо олон тогооч нар бол ингээд өнөөдрийн тэмцээнд бол орж ирж байгаа нь бас энэ тэмцээний нэр хүндийг дээшлүүлэх зорилгоор руу эсвэл ер нь бол харилцаан туршлага солилцох уу ер нь ямар зорилгоор вэ? За ер нь бол энэ дээр бид нар аль нь л бүгдөө энэ салбарын төлөө хөрөнгө оруулалт хийхин төлөө өөрсдөө хөгжүүлж яваа залуучууд. Тэгэхээр бид өнөөдөр нэг талаас яг таны хэлдгээр бол бивнээсээ туршлага судалж байна, солилцож байна. Тийм ээ. За мөн одоо Монголын одоо хүчирхэг тим тийм ээ. Монголын хүчирхэг холбоо бид нар ирээдүйд хэрхэн зохицуулахын тулд бусдаасаа бид нар яах нь судалгаа, шинжилгээ, хамтын ажиллагаа маш олон төрөлдөр хамтарч ажиллах хэрэгтэй юм байна. Энэ бол зөвхөн нэг холбооны дангаараа хийх ёстой ажил бол биш л дээ. Энэ дэр маш олон хүмүүсийн нэгдэл бол байдаг. Тэгэхээр магадгүй одоо дөнгөж сая хэлсэн бид нар өмнө ганц хүн шүдэг байсан. Тэгээ одоо өнөөдөр олуулаа болсноор гаргалгаа маань арай дээшилж байна гэдэг шиг бид нар өмнө гаргаж ирсэн одоо хийгдсэн одоо алдаатай учир дутагдaltaй зүйлсийг бусдантайгаа хуваалцаж за магадгүй одоо тэдгээрээсээ бид нар суралцах, биднээс тэднээс суралцах ингээ бие биенээсээ туршлага хөндлүүлсэн томоохон бас ажлын нэг хэсгэлтэй. За мөн нөгөө талаасаа энэ тэмцээний энэ чинь үндэсний хэмжээний томоохон тэмцээн шүү дээ. Би сая 40 дэх удаа гэж хэллээ. Магадгүй одоо дөнгөж энэ ард байгаа Москвагийн цом гэдэг том тэмцээн Москвад бол Оросын холбооны улсад явагдаж байна. Тэгэхэд бид нар бол өнөөдөр 40 дэх удаагийн гэж байгаа энэ үндэсний хэмжээний гэсэн нэрмжит тэмцээнийг энэ төвшөнд нь аваачих цаг нь бол ирдсэн юм а. Энд аваачихын цаг дээр бол яг чарга байхгүй бидний энэ тэмцээний нэр хүндийг өргөх тийм ээ олон нийтэд хүртээмжтэй байлгахын тал дээр бол холбоотын зүгээс яхах байхгүй хамтарч ажиллах ёстой. Тэгээ энэ салбарын төлөө энэ ажиллаж байгаа энэ залуучуудтайгаа бас туршлага солилцоод хамтарч ажиллаж мөр зэрэгцэхэд бол нэр төрөөрийг бол байна. За өнөөдрийн хөрсөн төвшинг улам одоо ахиулж тий тэмцээний одоо шүүлтийн чанарыг бол олон улсын төв дэлхийн хэмжээнд бол аваачхын үлстэй бол улам их амжилт гаргахыг хүсэн өрөөё. За бид Монголын тогооч нарын холбооны дэд ерөнхийлөгч за Монгол улсын мастер тогооч Санчиртай уулзаад байна. За тэгээд яг энд бол одоо яг аль хэсгийн одоо ажиллагаа явагдаж байна. Тэгээ ер нь энэ тэмцээний одоо энэ удаагийн одоо уралдааны онцлогийн талаар. За яг одоо энд бол одоо шүүгчд амтлагаа хийж байна. Амтлага хөнгө үзэмж порцлтын үнэлгээ өгч байна. За энэ жилийн онцлог юу вэ гэвэл одоо шүүлтийг их өрөвцөөр хийж байгаа.
Яагаад гэвэл урд нь бол одоо нэг хүн ингээл бүх оноог тавиал нэг хүнийг дуустал дүгндэг байсан. Одоо л яг өөр мэрэгсэн төрлүүдээр анхны арга ажиллагаа бол анхны арга ажиллагааг нэг хүн шүүгээ тавьчихна. Технологи ажиллагааг нэг хүн шүүгээ дүнгээ тавьчихна. Тэгээд ажлын байрны зохион байгуулалтын нэг хүн шүүгээ тавьчихна. За тэгээ амт дөнгө үзүүлж поршлтын энд эцсийн байдлаар одоо сүүлчийн дүгнэлтийг өгч гин гэсэн үг л дээ. Тэгээ ингээ энэ олон дүгнэлтийн үр дүнд одоо тэр үний онооны нийлбэр гарна. Ингээд ер нь хамгийн шударга олон улсын жишг рүү нийт ойрцсон шүүлтийг энэ жилээс төвлөрүүлж гин гэж ойлгож байна. За Монгол улсын мастер тоогоочдын холбооны ерөнхийлөгч за Монгол улсын гүйцэтгэний гавьяат ажилтан буян дэлгэр. За энэ өрөө амгалан гэдэг. Энэ удаагийн одоо ажил мэргэжлийн уралдаан бол их онцлогтой болж байна. Үнэхээр манай одоо хоол үрдүн салбарын өнгөлж яваа залуучууд шүүж байна. Үнэхээр ард түмэнд бүлээн зөвшөөрөгдсөн залуучууд ч байна. Одоо Ахмад үеийнхэн ч байна, мастер тоогоочч байна. Бүгд л одоо шударга шүүхийн төлөө тий үнэхээр одоо ирээдүйн залуучуудыг олж гаргахын төлөө бүгд л одоо мэрэгжлийнхаа одоо тэр салбарын хөгжлийн төлөө үнэн шударга одоо шүүлт хийхийн тулд маш олон одоо шатлалтаагаар дүнг тавьж байна. Ингэснээр маш одоо шударга явагдаж байна. Ирэн ч одоо жилээс жилдэл одоо юм өргөжин тэлж байна. Орчин үеийн чиг хандлагад оруулаад олон улсын хэм маяг руу оруулаад үнэхээр одоо бас төрлөн шиг олон болсон. Ингэснээр бол одоо энэ уралдаан тэмцээний одоо зорилго, цар хүрээ дээрээс нь энэ уралдаан тэмцээнд орж залуучуудын ур чадвар жилээс жилд одоо үнэхээр мундаг болж байна. Энэ мундаг болсныхаа хэрээр одоо өнөөдрийн хоол үрдүн салбарын хоол үйлдвэрлэлийн амт чанар бол ахиц гарч байна гэж бодож байна миний хувьд. Манай Монгол тоогооч дэлхийд үнэлэгдсэн. Тэ? Дэлхийд одоо Монгол тоогооч данстай болсон. За энийг одоо дансалж өгсөн үнэхээр яхаарахгүй Монголын тоогоочны холбооны нэгж октябрь ерөнхийлөгч бидний дурсахаас гарахгүй. Тэр хүний одоо дэлхийд дансалсан тэр гаяа бол одоо бидний цаашдаа тэр хүний тэр хийсэн тэр гаяаг өргөжлүүлээд явж байгаа. Энийг өргөжлүүлээд улам цаашаа болохын тулд энэ чадварлаг залуучуудтайгаа бид хэлсэн тий нэгдсэн энэ хэдээсээ санаа оноос хүн хүний бодол хүн хүний зорилго өөр байдаг. Гэлээгэхдээ илүү том зорилгод хүрхий гэж бодох юм бол эвтэр найртай нэгэндээ өгөөж өгсөн тийм л одоо цул байж ээж тийм нэгдэлтэй байж ээж тэгжээж энэ салбар илүү цаашаа хөгжинө гэж бодож байгаа. Би Монгол улсын мастер тоогооч тавина. За тэгээд манай энэ удаагийн уралдааны оролцогчдын одоо ер нь чансаа тий ер нь мэрэгжлийн ур чадварын төвшин мэдээж ойлгомжтой Монголын хоол үйлдвэрлэлийн салбарын бас өнгийг бол тодорхойлох байх. Тэгээд ер нь энэ өнгийг бол та яг юу гэж тодорхойлмоор байна? За сайн байна. За өнөөдрийн тэмцээн уралдаан бол аягүй сайхан болж байна. Тэгээд хамгийн гол энэ тэмцээний нэг сонирхолтой нэг төрөл бол одоо орчин үеийн Монгол хоолны төрөл гэж шинээр нэмэгдэж орж ирсэн. Энэ төрөл бол их сонирхолтой байна. Яагаад тэгэхээр нэг орчин үеийн Монгол хоол чинь дэлхийн зах зээл дээр манай тоогоочдын холбоо, Монголын мастер тоогоочдын холбоо, хоол үйлдвэрийн одоо бүх салбарт ажиллаж байгаа хүмүүс маань үндэснийхээ хоолыг одоо дэлхийн одоо хоолнуудыг нэг тавцанд гаргаж ирэхин төлөө энэ дээр бас нэлээд хүч гаргаж бас нэг хүчин чармаалт гаргаж ажиллаж байгаа учраас энэ нь бас илүү онцлогтой байна. Тэгэхээр энэ жилийн тэмцээний онцлог маань бол бас бид нэг төрлөө олон болгосон. Нэг төрөл гэдэг маань бол одоо ингээд одоо бид олон улсын тэмцээнүүд орж байхад тэр одоо тоогоочлол маань одоо мэрэгсэн бүх юмыг заавал чадах албагүй нэг төрөлдөө илүү сайн байж болно. Тийм учраас бид бүхэн тоогоочныхоо тэр чадварыг нэг гаргах цаашдаа энэ олон улсын тэмцээнд бэлдэх зорилгоор энэ тэмцээнийг бас тодорхой хэмжээнд зохион байгуулж байгаа. Зохион байгуулах бодлого барьж байгаа. Дээрээс нь бид одоо энэ нэгэнтээ хоол үйлдвэрлэлийн салбарын ингээд тоогооч үйлчлэгээний ажилчдын одоо ингээд тэмцээн болж байгаа юм чи хажууд нь бас үүнтэй холбоотой хүнс одоо хамтран ажилладаг байгууллагууд одоо энэ
юу нэ тэмцээний маань хажуугаар бас хоол унд яг энэ хоолтой холбоотой зүйлүүдийг одоо энэ хоолны нарийн бов гэхэд түүнийг хэрэгжилж бэлтгэдэг тоон төхөөрөм цаав хэрэгсэл энтрийг сурталчсан юм стендүүдийг хажууд нь харуулсан. Зөвхөн энэ тэмцээний үзээ зогсохгүй тэмцээнд хэрэгэлдэг одоо багаж тоон төхөөрөмжүүд дээрээс нь нөгөө цаав хэрэглэл хүнсний бүтээгдэхүүний хүртэл худалдаа гарч байгаа. Бүх нийтийн хоол хүнсний боловсролыг дэмжигч гүн шим төв. За дараагийн нэг зүйлнүүд энэ удаагийн уралдаан дээр бол хоолны зоогийн газрын үйлчилгээний технологи, ялангуяа энэ үйлчлэгээний чанар. За тэгээ энэ хэрэглэгчдэд үзүүлэх энэ ажил үйлчлэгээний одоо хүртээмжийг бол дээшлүүлэхэд хоёр дахь нэг үндсэн мэрэгжлийн ажилч бол өнөөдөр манай зөөгч нар байгаа. Тэгээ зөөгч нарын одоо чиглэлээр бол ер нь сүүлийн хэдэн жил бол уралдаан тэмцээн одоо ялангуяа энэ төрөл зүйлүүд ер нь зохион байгуулагдаагүй. Тэгээ учраас бас дараагийн нэг онцлог нь бол энэ удаагийн уралдаанд зоогийн газрын зөөгч нарыг бол одоо нэг төрөл бол болгон тодорхой одоо үзүүлэлтүүдээр хүч ур чадвар авьяас бэлгийг нь одоо сорьсон байгаа. За тэгээ энэ удаагийн одоо энэ зөөгч нарын уралдааныг бол Монголын ресторан зоогийн газрын холбоо, за тэрэн дундаа бол удирдах зөвлөлийн гишүүн манай хайсан давхай ер нь бол бичлэн өөрөө удирдах зохион байгуулж оролцсон зөөгч нарт бол одоо бийт болон одоо тийм ээ мэдлэг боловсролын одоо үнэтэй зөвлөгөөнүүдийг бас өгч. За тэгээ газар дээр нь яг бас ер нь зөөгч нарынхаа ер нь ур чадварын төвшин Монголын хоолны үйлчилгээний байгууллагын ер нь үйлчлэх ур чадвар ер нь ямар төвшөнд байгааг бол бас нэлээд манай энэ мэрэгжлийн холбоо бол өөрөө бол олж харсан гэж бид найдаж байгаа. За тэгээд энд бол мөн адилхан одоо авраг, за тэгээд бол мөн одоо мөнгө, за хөрөл металлын төлөө, улсын харийн шагналын төлөө нийт 7 зоогийн газар бизнесийн байгууллагуудын төлөө бол ур чадвараа бол бэлтгэн харуулсан байгаа. Бүх нийтийн хоол хүнсний боловсролыг дэмжигч гүн шим төв. Энэ удаагийн уралдаан тэмцээн дээр бол хүнс хөдөө аж ахуй хөнгөлөлтөр яам. За бодлогын чиглэлээр бол ерөнхий одоо зохион байгуулагч нар оролцсон. За Монголын мастер тогооч нарын холбоо, Монголын тогооч нарын холбоо. За тэгээд дээрэс нь Монголын ресторан зоогийн газрын холбоо. За тэгээд манай хоол үйлдвэрлэл үйлчилгээний хөгжлийн төв. За тэгээд хоол зүй шин судлалын Монголын нийгэмлэг, хоол урлагийн нийгэмлэг, гэр гэртээ тогооч сонин, Cook Time нэвтрүүлэг, Октябрь сан. За тэгээд монголчуудад бидэнд хэдийний танил болсон Simply ургамлын тос. За тэгээ хужирт байгалийн цэвэр ус гээд маш олон одоо энэ хоолыг бол хийхэд одоо ер нь ямар их өргөн хүрээнд бол одоо бид бол өнөөдөр бол ер нь олон байгууллага, хувь хүн, мэрэгжлийн холбоод иргэдтэй ер нь хамтарч ажиллах нь бол чухал гэдгийг бол бас нотлон харуулсан ийм одоо уралдаан тэмцээн болж өнгөрсөн юм. Ингээд манай хоолны цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаартай хамт байж манай Монголын хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын хөгжил ямар төвшөнд байна, өнгийг тодорхойлдог гол хөтлөгч хүч болсон улсын авраг шалруулах энэхүү уралдааныг бол бас бид бол тоочж биш таймлан одоо та бүхэнд бол бас харууллаа. Ингээд хойштол манай Cook Time нэвтрүүлэг бол Facebook-ийн Cook Time пэйж, за мөн одоо YouTube-ийн Cook Time хоолны цаг гэж та бүхэн бас манай энэ холбоосуудаар гарч байнга тогтмол бидний нэвтрүүлгийг хүлээн авч үзэж байгаарай гэж өрөөе. За ингээд бидэнтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа.